Монгол ардын үлгэр мэргэн галуу тэнийг мэлхийн үлгэр. Эрт цагт нэгэн цөөрөмд хоёр галуу нэг мэлхийн хамт амьдарч байж гэнэ. Тэгтэл ган гацааг болж нөгөөх цөөрмийн ус ширхэт хөрөөгөнэ. Хоёр галуу өөр нуур руу нисгээс өөр аргагүй гэжээ. Тэр хоёр удаан жил хамт амьдарсан мэлхээгийн хаягаас өрөвдөхдөө бидэнтэй хамт яв гэжээ. Мэлхий хэдийгээр хамт явахыг хүсвч сачийг хөрөхгүй дангуутарч та нар далавцаан дэвээд нисчих нь би хөдөөрөө дэвхрээд яаж та нарыг гүйцэх вүлээ дээ гэжээ. Сайхан сэтгэлд хоёр галуу нэгэн мэргэн арга олсон юм байж тэр хоёр нэг бургасны мөчөр авчираад мэлхийд чи энэ модноос суу. Бид хоёр үзүүрээс нь дамжлаад нисье. Чи замд дуугарч болохгүй шүү. Ам найвал унаж өгнө шүү гэж захиж гинэ. Мэлхийч толгой дохин зөвшөөрч тэгээд хоёр галуу мэлхийг бургаснаас суулгаж хоёулаа дамжлан нисв гинэ. Мэлхий үзээгүй юмаа үзэж уул нуруу айл амтан адуу малын дээгүүр хөөрж яваадаа сэтгэл нь хөөрж өөрөө л нисч яваа мэт бархан бодож явтал доороос хүүхдүүд хүй хараач мэлхий нисч явна ямар ухаантай мэлхий вэ хоёр галууг зарцалж явна гэж хасгаралдах сонсдог гинэ. Энэ үгэнд сэтгэл хөөрж баярлсан мэлхий тийм миний бодож олсон арга гэж хэлэх гэж амаа нээдэл зуусан мургаснаас хэдийнээ салж газар няцсан мод гинэ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.